Жүжигчид тав хүн сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Одоо мэдээ тав хүнтэй мэндчлэн жолгож байна. Өнөөдрийн сонин мэдээнд голдуу. Дээр хагас жилд Өвөр Монголын бодолтын хүчин үйлчилгээний үеэс түргэ хөгжсөн. Урд онцгойн ардын засгийн ордон байнгын ажлын хурал хуралд болсон. 11 журвас уралдааны түргэн нэвтрэх зам нь Өвөр Монголын өөр түндэс хорны 16 дугаар хугацааны Баян тамирын чуглаанд Батлага ханган зэрэг мэдээлэл бэлтгэлээ. Өнөө жилийн дээр хагас жилд бүх орны үйлчилгээний визийн нэмэгдэл өртөг Жоны 3 чиг эсээр нэмэгдэж, үйлчилгээний виз нь аж ахуйн нэмэгдлийг татах хөдөлгөж хүчний нэг болжээ. Үүнд мэдээж дамжуулах жөөлөн тоног болоод мэдээжингийн мэрэгжлийн үйлчилгээний визийн бэл оруулалтын нэмэгдлийг хурдаж Жоны 31 чиглэх хүрчээ. Уламжлалт үйлчилгээний виз тогтуунаар хөгжөөд тоочос үйлчилгээний виз түргөө хөгжиж бий. Дээр хагас жилд бүх орны бодолтын хүчний хөвч 33 чиг нэг түмэн пи хүрчээ. Үүнд оюунч бодолтын хүчин 31 чиг 2 түмэн пи хүрчээ. Жоны 40-оор нэмэгдэв. Улаанжав хотын ЮК-д оюунч бодолтын төвд эмх дэглэмтэй жагсаас үйлчлүүр эргэлдэж тоо баримтыг чаг тухайд нь дамжуулж бий. Аж ахуйд нь тухайн ажрын бохирдолгүй чагалгааны баялаг болон чагалгааны үнийн дагуулга түшгэлж их хэмжээний оюунч бодолтын сүрэгжлийг байгуулав. Өвөр Монголын ЮК-д мэдээжингийн шинжлэх мэргэжлийн компани ажилтан Жаудинаас эндх бохирдолгүй чагалгааны баялаг өлбөг чагалгааны үн ханшиж өгөхтэй 2026 оны түрүү удиралд компани AI-гийн хамаатай орлого Жоны 40 эжилсэн гэлээ. Жоны 5 баруунд бодох байршуулалтад түшгэлж Улаанжав хот том тоо баримтын нөөцлөх оюунч бодолт хиймэл оюунч бодолтын хүчний үйлчлэгээний аж ахуйлыг үргэлжлэн төвлөрүүлэн хөгжүүлж бодолтын хүчний аж ахуйлын ажил төрөл улмаар баялагжээ. Дээр хагас жилд бүх орны тоочсон аж ахуйн гол аж үсийн аж ахуйлын хэмжээ Жоны 20-оор нэмэгдээд 3 том өрхий давсан байна. Үүнд бодолтын хүчний хангаалгын өрх байх мөртөн бодолтын хүчний хэрэглэгч бас бий. Хотын шинжлэх мэргэжлийн хотын ОПС вирус босголт нийгэм тойрогт шинжлэх мэргэжлийн шинжилэлтийн 16 аж ахуйлал төвлөрөөд AI бодолтын арга зэрэг хүрээг багтаажээ. Нийгэм тойрогоос аж ахуйлалд төлөвлөргүй бодолтын хүчний тавчин болоод тохирсон шалган үнэлэх үйлчилгээ хангааж байна. Өвөр Монголын ЦЮН шинжлэх мэргэжлийн компани ерөнхий захирал Мужийн Фангаас нотныхтай харьцуулсаар аж ахуйлын эзэгнэлтийн орлого Жоны 2-аас дэш нэмэгдсэн. Хил асас электрон худалдааны аж ахуйлалд авч хэлбэл AI-гийн хэрэгцээ шаардлага маш өндөр гэлээ. Дээр хагас жилд бүх орны үйлчилгээний визийн нэмэгдэл өртөг Жоны 3 чиг эсээр нэмэгдэв. Зам харилцаа жөөвөр хадгалах болоод шуудны явдлын визийн нэмэгдэл өртөг Жоны 8 чиг 3 хүрчээ. Мөнгөн билгээний нэмэгдэл өртөг Жоны 7 чиг 1 хүрчээ. Бодолтын хүчин болоод хадгалах үйлчлэг довын байж 1-5 дугаар сар болтол мэдээж дамжуулах жөөлөн тоног болоод мэдээжингийн мэрэгжлийн үйлчлэгээний визийн эзэгнэлтийн орлого Жоны 5 чиг 3-аар нэмэгдэж ажил төрлийн бэл оруулалт их хэмжээгээр дээшлэн нэмэгдлийн хурчин Жоны 31 чиг 1 хүрчээ. Энэ нь аж үсийн дээшлэлтийн нийтлэг жишээ болсон байна. Тоо баримтын үндсэд бол бодолтын хүчний хөвчөөний нэмэгдэл Жоны 40, бодолтын хүчний чагалгааны нэмэгдэл Жоны 71 чиг 1, тоочос аж ахуйлын нэмэгдэл Жоны 20, тоо баримтын арилжааны өртгийн нэмэгдэл Жоны 146 чиг 9, ажил төрлийн бэл оруулалтын нэмэгдэл Жоны 31 чиг 1 хүрчээ. Үйлчилгээний визийн нэмэгдлийн хөдөлгөгч хүчин нь уламжлалт үйлчилгээний хөдөлгөгч хүчнээс тоочос үйлчилгээний дагуулагч тааш хөгжиж бий. 8 сарын 3-ны өдөр Өөр түндэс хорны намын хорооны дэд шүүжи, Өөр түндэс хорны ардын засгийн ордны тэргүүлэгч Боган, засгийн ордны байнгын ажлын хурлыг эрхлэн хуралдуулжээ. Хурлаас Өөр түндэс хорны намын хорооны 11-р хугацааны 12-р бүгд хурлын зориг санааг туужлуулан найдваржуулж, төвийн аюулгүй үйлдвэрлэлийн хянин шалгалт тойрон байцаалтын 3-р улиралд ил байцааж, далд сурвалжилсан хариу тусгалын асуудыг жасан чигчлэх зэрэг зүйлсийг судлан байрлуулсан байна. Хурлаас заахтан Өөр түндэс хорны намын хорооны 11-р хугацааны 12-р бүгд хурлын доор хагас жилийн ажлын байрлуулалтыг хянамгай найдваржуулж, бүх жилийн харалт үүрэгт анхаарал төвлөрүүлэн, өөрчлөлт, хөгжилт, тогтууны элжүүлийн ажлыг бүх хүчнээр сайтар хийх хэрэгтэй. Нэгд, аж ахуйн ажиллагааны тохируулалтаа чангатгаж, дотоод хэрэгцээний нэмэгдлийн далд хүчнийг гүйцэд уудалж, ардын дундах бэл оруулалтын нэлээд түргэн нэмэгдлийн байдлыг баталж, жилийн эхэнд тогтоосон том чухал төслийг Жоны жуугаар ажил эхлүүлэхээ ахиулж, нэг бүлэг ардын амьдралыг хүрээ болоод 6 тор жирэг суурь төхөөрөмжийн байгуулалтын төслийг төсвөл нь нөөцлөх хэрэгтэй. Хөргөлгөөг хөгжөөх тусгай ажиллагааг гүнжгэ хэрэгжүүлж, төрийн бодлогын бэл мөнгийг шилдэгжүүлэн найдваржуулж, идэ ундаан хоног буудал, соёл жугаачил,
гэр гажир хөрөнгө жирэг ажил төрлийн хөргөлгөнөө нөөц хүчнийг хөгжөөх хэрэгтэй. 3 аж үйлсийн хамжилчин үр ашгийг нэмэгдүүлэхийг ахиулж, хөтрөмхий уур амьсгалын нөлөөг идэвхтэй аргачааж, ам будааны элүү хураалт, мал аж ахуйн тогтун гарлтыг бүх хүчнээр батлах хэрэгтэй. Аж үйлдвэрийн бүтцийг тохируулж, ажил төрлийн эргэлтийн байдлыг нарийн хуваасныг үндэслэн төрөл ангилан арга бодлого хэрэгжүүлж, аж ахуйлыг хөтлөн жолоодох болоод хавсарч байгаад зах дэлгүүрийн эжлэх хавийг өргөтгөж, өртгийн хэлхэг урдтгах хэрэгтэй. Үйлчилгээний үйлсийн чадварыг өргөтгөн чанарыг дэвшлүүлэх төрийн бодлого арга хэмжээг бүх талаар найдваржуулж, үйлдвэрлэлийн чанартай, амьдралын чанартай үйлчилгээний үйлсийн хангалгыг баялагжуулах хэрэгтэй. Шинжлэх мэргэжлийн судлан нээлтийн үр бүтээлийг аж үйлсжүүлэх хэрэглэх замын шулуутгаж, хиймэл оюунаар олон ажил төрөлд хүчин нэмэрлж, шин талбар үжигдлийг тэлж, шин хөдөлгөгч энергийг байжуулан, уламжлалт аж үйлсийн шин хөгжилтийг ахиулж, шин байлдах бодлогоо ирээдүйн аж үйлсийг бужгааруулан, тухайн орны байдалд нь тохируулан шин чанарын үйлдвэрлэлийн хүчнийг хөгжүүлэх хэрэгтэй. 2-д өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлэн чөлөөт арилжааны туршилтын орны өөрчлөлтийн туршилтын чигийн үүргийг чанарлаг баялуулж, хил алсалсан электро худалдаа, хил алсалсан барааны гүйлгээ, хил алсалсан мөнгөн гүйлгээ болоод хилийн ардын захын арилжааны түргэн хөгжилтийг дайчлах хэрэгтэй. 3-д голдлоготой хүрээнээ түгшүүрийг бүтэмжтэй сэргийлэн намдуулж, засгийн ордны нуугдмал чанартай өр ширээг цаг тухайд нь намдуулах, аж ахуйлын өртсөн дансыг төлөх, мөнгөн гүйлгээний байгууламжийн өөрчлөлт түгшүүрийг намдуулах үүргийг баялуулж, амь ахуй орчин тойрны хүрээн дэх эл төрлийн тусгасан асуудлыг жасан чигчлэхийг боттой атгах хэрэгтэй. 4-д ардын амьдралын 10 том энж зэрэг сайтар хэрэгжүүлж, олон түмний олон арга замаар ажил олж орлогоо нэмэгдүүлэхийг ахиулж, хот хөдөөгийн засалтын чадварыг тасралтгүй дээшлүүлж, олон түмний сургууль хүмүүжил, эмэмлэг, насжил, найдан хүмүүжүүлэх зэрэг талын бачим тулгам хүчир төвхтэй асуудлыг сайтар шийдвэрлэх хэрэгтэй. 5-д засгийн бүтэмжийн жөө үжилтийг бий болгон үйлдэлжүүлж, олон түмний дэрэгдэх төв бус суртал болон элзэрлийн асуудлыг жасан чигчилж, боттыг эрхэмлэн чихж байх, үнэнхүү атгаж боттыг хүчлэх хатуу чанга овор суртлаар аж ахуй нийгмийн чанарлаг хөгжилтийг батлах хэрэгтэй гэжээ. Хурлаас төвийн аюулгүй үйлдвэрлэлийн хянан шалгалт тойрон байцаалтын 3 дугаар улирлын ил байцааж далд сурвалжилсан хариу тусгалын асуудлыг жасан чигчлэх төслийг судлан, уулуу ирийн гамшиг дундад бага сургуулийн сурагчдын усан чачих эндэл хөргийг сэргийлэх болоод, сургуулийн гаднах боловсролын байгууламжийн галыг сэргийлэх амар төвшин зэрэг байдлын мэдүүлэлтийг сонсчээ. Хурлаас чухалчлагтан хүнд их эндэл хөргийн гэмс соггийг эндэл хөргөөр үжиж, цаг хугацаа тогтоон жасан чигчлэх болоод байцаан шийдвэрлэх ажлыг чанга атгаж, хяналт тавьж хууль хэрэгжүүлэхэд торхгоор өөрчлөлтийг орлуулах, өмгөлн нуух зэрэг гүрэм хийх асуудлыг чанга байцаах хэрэгтэй. Хэсэг газар орны охор хугацааны гэнтийн ширүүн борон болоод уулуу ирийн гамшигын түгшүүрийг хянан шилгаж сөрөмжлүүлэхийг чангатхан, усан чачхаас сэргийлэх ухуулгыг байнгажуулан өрнүүлж, аюул түгшүүртэй усан оронд сөрөмжлүүлэх тэмдгийг төгөлдржүүлэн, хүний хүчнийг зохион байгуулан чагдан тойрж ятхан жолоотхон чангатгах хэрэгтэй. Сургуулийн гаднах боловсролын байгууламжийн галыг сэргийлэх амар түвшний хамаарлтыг чанга журамжуулан, хянан хамаарах тогтцыг шулуутгаж, галын аюулын түгшүүрийн эрсдэлийг арилгаж, аюулгүй гарах замын саатгүй нэвтрхийг батлан, гал унтраах сорилтыг тогтмол хугацаатайгаар зохион байгуулж, багш сурагчдын бачмыг аргах чааж өөрийгөө аврах чадварыг дэвшлүүлэх хэрэгтэй гэжээ. Хурлаас бас арилжаачин урьж бэл татах хамаатай явдлыг судалж, бүх улсын нэгдэлтэй том захыг байгуулах шаардлага доор арилжаачин урьж бэл татах ажлыг чанга урнуулж, эл шатны удирдах кадрчууд санаачлагаасаа гадагш гарч, онцлогт давуулах хүрээнд анхаарлаа төвлөрүүлэн, аж үйлсийн хэлхэнэ арилжаачин урах, чанарлаг арилжаачин урьж бэл татах аргаар хөгжилтийн хөдөлгөгч хүчнийг хурамдуулах хэрэгтэй гэж чухалчилсан байна. 8 дугаар сарын 4-ний өдөр Өөрт онцгойн улс төрийн жуулгаан байдлын ойлгон төрийн бодлогын эзэмших сануулгах хурал хуралдуулжээ. Өөрт онцгойн улс төрийн жуулгааны намын дугайлангийн шүүжий тэргүүлэгч Жаньян Күнэ найдлагаар Өөрт онцгойн улс төрийн жуулгааны намын дугайлангийн дэд шүүжий дэд тэргүүлэгч Лөөжихүү хурлыг эрхэлж, Өөрт онцгойн намын хорооны байнгын гишүүн Нэгдмэл фронтын хэлтсийн дарга Өөрт онцгойн улс төрийн жуулгааны намын дугайлангийн дэд шүүжий Хүү дагуул, Өөрт онцгойн улс төрийн жуулгааны дэд тэргүүлэгч Чичиг, Уйгуанан, Анруншин, Жанли, Янжэ хуралд оролцжээ.
Өөртөө зэс хорны ардын засгийн ордны дэд тэргүүлэгч Сүнжин Чин дээр хагас жилийн өөртөө зэс хорны аж ахуйн нийгмийн хөгжилтийн байдлыг мэдэгдэж, өөртөө зэс хорны хөгжүүлэлт өөрчлөлтийн зөвлөлийн хамаа бүхий хариуцлагатан энэ жилийн өөртөө зэс хорны аж ахуйн нийгмийн хөгжилтийн байдлыг задалжээ. Хурлаас дурдсан нь үжил санаа болон үйл ажиллагаагаан намын төв хорооны аж ахуйн байдлыг задлан магадлах болоод аж ахуйн адлын шийдвэрт бодлогын байрлуулалт дээр нэгтгэж, өөртөө зэс хорны намын хорооны 11-р хугацааны 12-р бүгд хурлын зэрэг санааг хянамга туушлуулан найдваржуулж, өөртөө зэс хорны намын хорооны 1-5-7 ажлын байрлуулалтад анхаарлаа төвлөрүүлэн, улс төрийн зөвлөгөөний оны үүрэг тушаалан гүйцэтгэх голлохтой уялдуулж, үүрэг чадвархийн давуулгаан гүйцэд бадруулж, өөртөө зэс хорны чанарлаг хөгжилтөд улс төрийн зөвлөгөөний оюун ухаан болоод хүчин чиглэлээ өргөнө гэжээ. Өвөр Монгол бүх аж үйлсийн хэлхээний хөгжилтийн сэтгчээр шинэ энергийн нэн ашиглалт болон машин төхөөрөмж үйлдэх үйлсийн хөгжилтийг зэргээр ахиулж байна. Дээр хагас жилд машин төхөөрөмж үйлдэх үйлс, дээд шин мэрэгжлийн үйлдэх үйлс нэмэгдлийг биелүүлжээ. Ойрын өдөр Миньян шинэ энергийн оюунч үйлдэх аж үйлсийн хүрээлэнгийн ерөнхий үйлдвэрийн тасагд салхин машины бүхий л чогч Жуу Матрийн дэсийн салхин сэнсийг яаралтай үйлдвэрлэж байна. Оюунч үйлдвэрлэлийн шугамд түшиглээд 6 журвас үйлдвэрлэлийн шугамд жалгаагаар үйлдвэрлэл хийж, өлсөрхөг чөлөрхөг газрын суурны төсөлд тохирох нэг бүлэг том сая ваттын салхин машиныг үйлдвэрлэж борлуулсан байна. Дээр хагас жилд Буухтын Миньян бүлэглэлийн жихаалга тогтунаар нэмэгдэж, 10 сая ватт болон үүнээс дээших том багтаамжтай хуурайдах салхин машины жихаалгын харьцал дээшлэн, Өвөр Монгол болон Баруун хойтын шинэ энергийн олон голдлогтой төслийг хамарчээ. Аж ахуйн сэлбэг тоногийн тухайн газрын ижбэрдүүлэх норм жууны 85-аас дээш хүрч, Өвөр Монголын анхны суур 10 сая ваттын хуурайдах хос эргэлтэд салхин машиныг бөөмөр үйлдвэрлэн ашиглаж, бүтээгдэхүүн нь хүйтэнд даацтай салхи элс зэрэг бодлионт чаг урд жогчин ажиллаж дийлдэг. Ойрын жилд Өвөр Монголын шинэ энерги болон машин төхөөрөмж үйлдэх үйлсэд бэл оруулсан харьцал бүх энергийн бэл оруулалтын харьцлын 8% орчмыг эжилж, энергийг тулгуурлах аж ахуй болон бүх орны аж ахуйн хөгжилтийн шинэ хөдөлгөгч хүчин болсон байна. Энэ жил Өвөр Монгол өөртөө зэс хорны дэсийн 11 тэргүүнээ үйлдэх үйлсийн сүрэгжлийн суурин дээр шинэ хэлбэрийн энерги нөөцлөх, улс төрөгч үйлдэх, чивэр аминуул зэрэг аж үйлсийн сүрэгжлийг жалгаагаар бойжуулж, шинэ материал, шинэ хэлбэрийн хэмийн аж үйлдвэр, чивэр бодолтын хүчин зэрэг байлдах бодлогын чанартай шинээр мандсан аж үйлсийн сүрэгжлийн хөгжилтийг түрэгтгэж, салхин чахилгаан гэрэл чинэг зэрэг шинэ энергийн машин төхөөрөмжийн аж үйлсийг хүчээр хөгжүүлж, хөдөө аж ахуйн аж үйлсийн машин механик, уурхай машин механик зэрэг шинэ бүтээгдэхүүнийг идэвхтэй нэн ашиглаж, одоогч машин төхөөрөмж үйлдэх сүрэгжлийг бойжуулан бужгааруулсан байна. Ойрд өөртөө зэс хорны аж үйлдвэр болон мэдээж ангижилтын тэнхэм 2026 оны Өвөр Монголын үйлдэх үйлсийн чанарлаг хөгжилтийн 4.4-5 дуншуур төгрөг тусгай бэл мөнгийг буулгаж, үүнд аж ахуйлалд харгалзал үзүүлэх бэл мөнгө 4.2-3 дуншуур төгрөг байж, бүх орны 335 аж үйлсийн хөгжилтийн төслийг дэмжинэ. Дээр хагас жилд бүх орны машин төхөөрөмж үйлдэх үйлс, дээд шин мэрэгжлийн үйлдэх үйлсийн нэмэгдэл өртөг адил хугацааныхаас тус бүр жууны 22.7, жууны 11.6-аар нэмэгдсэн байна. Жууны амралтаар Өвөр Монголын ил гажрынх нь амралтын хугацааны аюулгүй ухуулах хүмүүжлийг идэвхтэй орнуулж, залуучууд багчуудын аюулгүй ухамсарыг дээшлүүлж байна. Энэ хэд өдөр Шилэнгол аймгийн Сүнэд Жун хошуу жууны амралтын гал сэргийлэх үйлдвэрийн ажиллагаа өрнүүлж, гал сэргийлэх мэдлэгийг түгээмэлжүүлэх хичээлийн танхим тохируулан, галын аюулыг сэргийлэх, гэмс сонгохыг шигшин байцаах зэрэг мэдлэг зааж, сурагчдын аюулгүй ухамсарыг дээшлүүлсэн байна. Сүнэд Жун хошууны сурагч Сүрлэг Хэлхтэн гал сэргийлэх төхөөрөмжийг таньж, жарах аргыг эзэмшсэн гэлээ. Ойрд Буухт хотын Баян тамирын төвийн умбалтын ордон өдөрт 3000 гаруй хүнийг хүлээн авч, үүнд хүүхэд багчууд 500 гаруй бий. Усан живэх эндэл болон тамирын хөдөлгөөнөөс болох гэмтлийг чанга сэргийлэхийн тулд умбалтын ордон нь тусгай аврагч тохируулж, баримжаатсан AED бачим аврах уруу байгуулжээ. Хойр гаднах улсын орны гэмс сонгохын товын асуудалд хандуулаад Баяннуур хотын Ханги хойт хошуу жууны амралтын усан живэх өндөр түгшүүрт тойрог тогтоож, гулдрал, голын эргийн ил газарт авралтын хувцас, авралтын хөвүүр, авралтын дээс зэрэг эд батсыг бэлтгэн тавихын хамт тойрон байцаах хүчилчээн чангатгаж,
Залуучууд багчууд усанд умпахыг олж үжвэл дараахан хориглож аюулгүй хүмүүжил хийж буй. Уланбаарын Жалан айл хот усан живх өндлийг сэргийлэх тусгай сэдвт тайламж хийж, үнэн боттой үлгэр жишээтэй уялдуулан, улсын орныг ялгаж таних, усан живхийг сэргийлэх мэдлэг, өөрийгөө аврах арга зэрэг мэргэжлийг тайлбарласан байна. Өвөр Монголын Өвөр Түндэс хорны 16 дугаар хугацааны биеийн тамирын цуглаан удалгүй эхлэх гэж байна. Уралдааны хугацааны зам харилцааны амар төвшин шулуу нэвтрхийг батлахын тулд Өвөр Монголын зам харилцааны бүлэглэл Хөх хот бугт 2 газарт 11 журвас уралдаанд тусгай хэрэглэх түргэн нэвтрэх зам тохируулж, уралдааны тэрэгнээ өндөр бүтэмжтэй түргэн нэвтрхийг батлахаар байна. Өвөр Монголын зам харилцааны бүлэглэл гол уралдааны тойрог болоод годлогтой зам нэвтрэлгийн хэсэгт анхаарал төвлөрүүлж, бугт Жөвян, Чингшаан зэрэг 3 сүйтгэл урах өртөөнд 6 журвас уралдааны тусгай хэрэглгээний түргэн нэвтрэх зам тохируулж, Хөх хотын баруун, Хөх хотын зүүн, Хөх хотын өмнө, зүүн 2 дугаар тойрол зам зэрэг 5 сүйтгэл хураах өртөөнд 5 журвас уралдааны түргэн нэвтрэх зам гаргаж, 11 журвас тусгай хэрэглгээний зам нь уралдааны тэрэгний шулуухан нэвтрхийг батлана. Уралдааны хугацаанд хянагч тамирчин зэрэг хамаатай хүмүүс уралдааны батлах тусгай нэвтрэх замыг өөрчлөн гуйчилж, түргэн нэвтрэхээр дамжаад мөрөлж хүлээх чухалгүй болно. Мөн уралдааны тэрэг урдаар түргэн амар төвшин нэвтрхийг биелүүлэх болно. Ж6 Бээжингээс төв төрөх хурдны зам Ж11 улсын зам зэрэг уралдааны голдлогтой нэвтрэх зам шугамд гом согоогийн байцаан зэгцлэг ажил өрнүүлж, ээлж үлийн гэнтийн байдлыг шийдвэрлэх хавчийг төгөлдөржүүлэн, зам нэвтрэлгийн бачмын арга зам нэвтрэх чадварыг бүгдлээр дэвшлүүлнэ. Өвөр Монголын зам харилцааны бүлэглэлийн эжигнэл хамаарлалтын хэлцийн дэд дарга Көвшөөс унгаас бид гом согоогийн нарийн данс байгуулж, гэнтийн байдал гарсаар цаав тухайд бүтэмжтэй арга хэмжээ авч шийдвэрлэж дийлнэ гэж. Сурвалжлагч Өвөр Түндэс хорны жагтлагуурын хяналт хамаарлалтын товчооноос ойлгосноор ойрын өдөр Өвөр Монгол Гуандун 2 газар гэрчлэлтийн харилцан мэдрэх хамтран ажиллах тогтчийг жинхнээр байгуулжээ. Хойшд Өвөр Монгол тэмдэгт гэрчлэлт олсон бүтээгдэхүүн Өвөр Монгол Гуандун, Шанган, Омон 4 орны жахад нутлагдана. Том булангийн орны гэрчлэлт бол Гуандун, Шанган, Омны том булангийн орн нэвтрэх гэрч болно. Өвөр Монгол тэмдэгт нь Өвөр Монголын шилдэг тариалан малын ашиг шимийн бүтээгдэхүүнээ яс цэндрийн гэрчлэлд анхаарлаа төвлөрүүлнэ. Хоёр том онцлогт гэрчлэлтийн хамжилчаа нь Өвөр Монголын нэн олон шилдэг бүтээгдэхүүний том булангийн оронд өргөн жах нөхөд хүчин нэмэрлэх болно. 8 дугаар сарын 4-ний өдөр Чинхua их сургуулиас голлон эрхэлсэн ёс төрмийн удирдах хувиралт болон Дунддын үндэсний хамтын чогчийг байгуулах эрдэм шинжилгээний судлан ярилцах хурал Хөх хотод явууллаа. Чинхua их сургууль төвийн үндэсний их сургууль зэрэг улсын дотоодын олон ихтэй сургуулийн тусгай мэргэжилтнээс Дунддын үндэсний хамтын чогчийн бүрэлдэхүүн явуулан хөгжилтийн тойронд гүнжгээ судлан ярилцаж, Дунддын үндэсний хамтын чогчийн ухамсарыг баттггээ ахиулжээ. 7 сарын 28-наас 8 сарын 2-ны өдөр болтол Уланбаар хот, Гуандун мужийн Юнфу, Зянгмэн 2 хотод соёл жугаачлалын зах дэлгүүрийн гол чогчийн танилцуулах солилцооны ажиллагаа өрнүүлж, соёл жугаачлалын их баялагт түшиглэн өмд умартын аж ахуйлыг жолгуулах тавчин байгуулжээ. Хоёр талын соёл жугаачлалын үйлсийн төлөөлөгчид тухайн газар орны онцлогт соёл жугаачлалын их баялагийг танилцуулан, бүтээгдэхүүнээ шинжилэлт, үйлчилгээнээ дэвшилт, орон бус алслан хамтралчих зэрэг тойронд саналаа солилцон ярилцаж, жугаачгчдын их сурвалжийг харилцан хүргэх, үйлчилгээнээ чинар чинсааг дэвшлүүлэх, зам шугамыг хамтаар байгуулах зэрэг хүрээнд анхаарлаа төвлөрүүлэн, харилцан ашигтай хамтаар ашиг хүртэх хамтралчааны шин завгрыг хайн суугчилжээ. 8 дугаар сарын 1-ний өдрөөс 2-ны өдөр болтол 2026 оны бүх улсын шидэт дөрвөлжийн уралдааны Хянга урдууны уралдаан Улаан хотод явагдаж, бүх улсын 12 мууж орны 200 гаруй шидэт дөрвөлжийн багтаж чуулгарлаа. Тус удааны уралдаанд 2 дугаар дэс, 3 дугаар дэс, 3 дугаар дэсийн үжиггүйгээр уралдах зэрэг хувь хүн болоод хамт нэгжийн буухай дамжуулах уралдаан тохируулж, ойл насны дугаалах хувааж явагджээ. Модон нэвтрүүллээ. Та бүхний анхаарлаа хандсан баярлалаа. Баяртай.